Сайн байцгаана уу? Од мундар сугаас та бүхнийхээ амрыг ярим мэдчилж байна. Одоо орон нэвтрүүлэг эхэллээ. За өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүх төрлийн үндэсний хувцас захиалгын тод торог болон илүү эрүүл, илүү бүтээлч Iron Cycle компани маань хамтран ажиллаж байна. За нэвтрүүлэг НТV болон Од мундар радио 107 83.3 гэсэн хост төлгөөнөөр та бүхэндээ хүрдэгэ. За өнөөдөр бэлгүү маань бидэнд Марлын мананцар дах тесрэлт гэсэн сэдвээр ярьж өгөх юм байна. За яг одоо Хятад улсын Ланжав хотоос физикч бэлгүүнтэйгээ холбогдоод байна. Өдрийн мэнд төргий бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу? За өдрийн минь. Тэг. Хоёлаа нөгөө өмнө нь намрын дугаар дээр баха. Тэг яг энэ үйлрэлийнх бит хоёр нөгөө хэд шинэ одны тесрэлт, супернова, килонова гэх мэт дугаарууд хийжсэн. Тэг. Тэрэн дээр болохоор ерөнхийд нь ярьсан тий. Жишээ нь ямар төрлийн одод нова тесрэлт хийдгийг, ямар төрлийн одод нь супернова тесрэлт хийдгийг. Одоо яг тэр дугаараас хэрвээ хэж санах юм бол жишээ нь супернова тесрэлт хийдэг одод бол манай нарнаас дор хаяж 8 дахин их масста байх хэрэгтэй буюу 8 дахин том байх хэрэгтэй байхгүй. Тэгжиж амьдралынхаа сүүлийн мөч рүү очихороо супернова тесрэлтийг хийдэг тий. Супернова гэдэг нь ерөөсөө л одны төгсгөлийн одоо нөгөө мөхлийн момент байгаа юм. Тэр нь яадаг гэхээр бидний ингээд сайн мэдж байгаагаар од гэдэг бол дотроо ус хоёр одоо ус төрөгчийн атомуудын хооронд нь цөмүүдийн хооронд нь нийлүүлээд гелийн цөм болгоо. За дараа нь гелийн цөмүүдийг нийлүүлээд гелийн дараагийн хүнд атомуудыг гаргаж авна гэх мэтэр юм зүгээр. Тэг хүнд элементийг үйлдвэрлэдэг 100 байгаа шүү дээ од гэдэг маань. Гэхдээ төмөр хүртлэх хүнд элементүүдийг одоо өөрийнх нь цөмд үйлдвэрлэж яхад яадаг вэ гэхээр энерги илүү ихээр ялгарч идэг. Жишээ нь хоёр ус төрөгчийн атомын хооронд нь нийлүүлээд deuterium бий болгоод deuterium-өөсөө хоёр deuterium-ыг хооронд нь нийлүүлээд гелий бий болгоё тий. Энэ үед яах вэ гэхээр дандаа энерги гадагшаага ялгарч идэг байхгүй. Нэг гэсэндээ гадагшаага энерги цацж идэг гэсэн. Тэгээд дараагийн хүнд элементүүд бий болно. Гэтэл төмөр бий болоод ирэхээр яаж байгаа вэ гэхээр төмөрийг ингэж хүнд элементүүдийг ингээл өрсөөр хагаад төмөр хүрчлээ тий. За тэгээд хоёр төмрийн атомыг хооронд нь нийлүүлээд никель ч юм уу гаргаж авъя гэж бодъё л доо. Тэгэхэд тэн чинь асуудал үүснэ. Ямар асуудал вэ гэхээр никлийг үүсгэнгүүт нөгөө гадагшаа энерги цацчихсан бол одоо тэхээ болоод харин гаднаас энерги авч эхэлдэг. Нэгсэнд од маань өөрийнхөө энергийг буцаагаад хүнд элемент бий болгохдоо одоо зарцуулж эхэлнэ гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ одны маань цөмөн тэнцээ гадагшаа энерги цацхууш гаднаас өөрийнхөө энергийг авахаараа цөм нь илүү өндөр нягттай болоод тэгээ од маань ингээд дотгош байгаа хумигдаж эхэлдэг. Тийм хумигдах процесс энд явагддаг. Тийм. Бусад үед бол энэ чинь ерөөсөө л гадагшаага энерги цацаад байгаа учраас илүү ашигтай байдаг. За тэгсэн төмөр хүрсэн чинь байхгүй. Энэ процесс эсрэгээрээ болоод гаднаас энерги аваад өөрийнхөө энергийг илүү их өөр хүнд элемент бий болгохдоо зарцуулаад эхлэхээр дотгошоогоо ингэж хумигдаж эхэлдэг. За энэ хумигдалт нь ерөөсөө огцон богинохон хугацаанд явагдана. За одны богинохон хугацаа гэж байгаа бол гэтээ нөгөө нэг хүний нүд ирмэд өнгөрөх хэмжээний юм богинохон хугацаа биш те. Хэдэн мянган жил, за хэдэн жилээр яригддаг ийм хугацаануудын тухай ярьж байгаа. За ингэж хумигдаж эхлээл асар богино хугацаанд хумигдаад тэгэл маш богино хугацаанд супернова тесрэлт буюу хэд шинэ одны тесрэлт хийгээл маш их энерги огтруу цацаа ичиж байгаа. За энэ ч тайлгдаг үнэг асуулт байгаа. Тэр нь юу вэ гэхээр гинт ингээд хумигдаад эхэллээ шүү дээ тий. За яагаад хумигдж байгаа юм гэж асуух хэрэгтэй. Тэр нь бол ерөөсөө од гэдэг маань өөрөө цөмд нь явагдаж байгаа цөмийн хүчтэй харилцан үйлчлэлээр тесэрж байгаа тэр цөмийн тесрэлтүүд байгаа тийм үү. Тэр чинь 1 секундтэй хэдэн мянган атом тэнцээ тесэрчж байгаа. Тийм тесрэлт байгаа. Тэр чинь ингээд гадагшаага чиглэсэн тесрэлт байгаа шүү дээ. Асар хүчтэй тий. Одоо нөгөө Хирошима Нагасаки дээр цөмийн бөмбөг хаяж байгаа тэр тесрэлтээс хэдэн мянга, хэдэн 10,000 дахин хүчтэй тесрэлтүүд тэнцээ бий болж байна гэсэн. Тэр цөмийн бөмбөг тэнцээ бүх юмыг сөнөөгөө хайчиж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр одны цөм тийм юм болж байгаа нэг чинь од ингээд гадагшаага зад татагчих гээд байгаа байхгүй юу. Гэтэл яагаад тэгээд зад татагдаад хаячихгүй байгаа вэ гэхээр од ч өөрөө маш хүнд масста, маш их материалаас бүрдсэн бит байгаа тийм. Тэр нь гаднаас нь ингээд дарж идэг. Тэгэхээр энэ чинь ямар тэмцэл болж байгаа нэхэр цөмдөн байгаа одны тесрэлт гадагшаан цацчих гад гаднаас нь дээрэс нь буюу те гадна давхаргаас нь цөм рүү дарж байгаа материалуудын таталцлын хүчин тэрийг гадагшаан зад татаад хаячихгүй дотор нь барьж ийн гэсэн үг. За тэгсэн цөмд нь төмөр гэдэг элементүүд үүсээд эхлэнгүүт
нөгөө гаднаас дарж байгаа таталцлын хүчээрээ дарж байгаа битүүд маань ялаад одыг дотгошоо хомчиж байгаа байхгүй. Тэгээд хумигдангууд асар богино хугацаанд хумигдаад бүр өндөр илүү нягттай болно тийм үү цөмдөө тий. Нөгөө битүүд чи хоорондоо бүр илүү ойртоод эхэлнэ шүү дээ. Бүр илүү ойртоод наалтаад эхэлнэ. Тэгээ наалтаад эхэлж байгангууд тэнд ямар нэгэн одоо физикийн процессын улмаас маш хүчтэй өндөр нягттай бит маань буцаж тесрээд тэн чи супернова гэдэг тесрэлтийг бий болгож байгаа гэсэн үг. Яг яаж тэр буцаад тэд маш хүчтэй тесрэлтийг бий болгоход яг ямар механизмын улмаас тийм үү? Яг ямар физик үзэгдлийн улмаас тэр супернова болж байгаа гэдэг бид нар өнөөдөр мэддэг. Тэгэхээр астрофизикч хүмүүсийн судалдаг хамгийн гол нь судагдах хүн энэ байна. Яг яагаад тэнцээ буцаагаад амар хүчтэй энэ тесрэлт бий болчихв те. Энэ тесрэлт чинь өөрөө маш хүчтэй тесрэлт. Галактикийн төвөөсөө баг ингээд тод харагддаг те. Маш хурц гэрэл харагддаг. Жишээ нь 2000 жилийн өмнө эртний грекүүд тэмдэглэсэн байхгүй. 3 өдөр тэнгэрт од харагдсан. Тэр бол ерөөсөө энэ хит шинэ одны буюу супернова хүчтэй тесрэлт байсан. Тэгээ тийм хүчтэй тесрэлт бий болох юм бол манай сарнаас тод харагдаж болдог шөнийн тэнгэрт те. Өдөр нартай байхад нарны хажууд нэг од харагдаад байна гэдэг чинь маш тод харагдаж байгаа байхгүй. Тийм хурц гэрэлтэй ийм хүчтэй үзэгдэл бий болдог. За энэ ойр орчин байх юм бол угсаа тас татуулна те. Ерөөсөө ингэ лазерын буугаар буудулж байгаа юм шиг л ууршаад алуулна. Гэтэ Аз болж манай дэлхийд ойрхон ийм супернова кандидатууд байхгүй. Гэтэ яг хөө дээр үед дэлхийн ингээд хөгжиж явж байхад одоо 5 удаагийн галуу юулсан гэдэг шүү дээ. Тэрний магадгүй нэг галуу нь өөрөө энэ ойр орчмын хит шинэ одны тесрэлтээс болоод дэлхий дээрх амьдралыг арчаа хийсэн байж магадгүй байна гэж үздэг. Тамаг байдаг үздэг гинэ. Яагаад тэгж байгаа вэ гэхээр ингээд далайн гүнд байгаа зарим эрдсүүдийг зарим одоо ингээд гүний давхаргуудыг судлаад үзэхээр маш их юм гамма цацрагаар бөмбөгдүүлсэн тийм одоо тий шарагдсан давхаргууд гарч ирдэг байхгүй. Тэр бол ерөөсөө ойр орчимд супернова тесрэлт дэлхий дээр бүх амьдралыг арчаад хийцэн байна тий. Нэг ойрын 50 гэрлийн жил дотор ч юм уу ийм хэмжээнд байх юм бол ингээд арчаад хийчих боломжтой гэж үздэг. Тэгэхээр ийм одоо таамаглууд байдаг. Гэтэ бүрэн батлагддаг баг. За тэгэхээр ингээд уул нь бол тэгээд ойрхон супернова тесрэлт болох юм бол аюултай байхгүй. Манай дэлхий дээрх амьдралыг арчаа хийчихнэ. Хол болох юм бол айгу гоё үзэгдэл болох юм байна. Тэгэхээр өнөөдрийн сэдэв маань марлын манад дахь тесрэлт гэхээр марлын манадцар дахь яг ийм супернова тесрэлтийг сонгож авсан. За энд нэг айгу алдартай кандидат байгаа. За энэ маань өөрөө Betelgeuse гэдэг хот. За өөрөөр бас Betelgeuse гэж дуудаад идэг. Аль нь зөв дуудлага би мэдэхгүй. Ямар ч сан манай физикч нар бол Betelgeuse гэж дууддаг. Тэгээ нөгөө хиний Тим Бартны кинотой адилхан нэртэй Betelgeuse гэдэг од байгаа. За энэ од маань өөрөө уул нь айгу залуухан од гэхгүй 10 сая жилийн настай. Гэхдээ яагаад ингээд те амьдралынхаа сүүлийн мөчлөгтөөр ирээд юу тесрэх гээд байгаа юм бэ гэхээр залуухан ч гэсэн 10 сая жилийн настай ч гэсэн асар том од. Одоо жишээ нь хоёулаа Betelgeuse одыг нарны оронд тавьчээ те манай нарны аймгийн. Тэгэх юм бол энэ одны маань хэмжээ нь бархас бод гар илүү хүрээд ирнэ гэсэн. Шууд дотор нь яг нь бод, сугар, дэлхий, ангараг тэгээд нөгөө нэг юуны бүс бүхэлдээ орчих нь шүү дээ астероидын бүс. Тэгээд бүр бархас бод гаргийн хэмжээнд ирэхээр ийм асар том од واخгүй. Энд чинь нэгсэн хэд дахин том гэсэн үг үү те манай нарнаас. Тэрийг бархас бод гариг хүртэлх нарнаас бархас бод гариг хүртэлх зайг астрономийн нэгжээр бодож байгаад хэд дахин том бэ гэдгийг тооцож болох нь тий. Гэрийн даалгавар асар том юм. Сонсож байна. Асар том ийм од. Тэгэхээр ийм агуу том тийм асар том одод маань өөрөө тогтургүй байдаг. Хит тийм том болчхоор энэ од маань тогтургүй буюу амьдралын мөчлөг нэг богино болчихж байгаа. Богинох нь настай болчдөг. Тийм учраас ингээд 10 сая жил тий 10-20 сая жил амьдрал ерөөсөө хит чин одны тесрэлт тэгэл сүндэг. Тэгээд мэдээж нарнаас те 8 дахин том гэдэг нь бол хангалттай тодорхой байгаа сте тий. Бархас бодийн хэмжээнд үрж ийн асар том. Тэгэхээр энэ од маань ингээд юугүй одоо супернова тесрэлтийг хийх боломжтой магадaltaй гэж үздэг. Гэтэ яг хизээ гэдэг юм бид нар мэдэхгүй. Яг тэгэхээр түрүүн ярьсан нөгөө ингээд хит том болоод цөмд нь юу үсээд төмөр үсээд тэгээ энэ од маань нөгөө нэг цөмд байгаа элементүүдийн хооронд нь дахиад цөмийн хүчтэй хүчээр нийлүүлээд
нэгдүүлээд хүнд элемент гаргахын тулд од өөрөө томордог байхгүй авраг улаан од болдог ч юм уу. Авраг тэг цэнхэр од болдог ч юм уу. Hypergiant болдог ч юм уу ингээд томордог. Томорно гэдэг чинь юу гэсэн үг хэрэг ингээд гаднаас дарж байгаа даралт нь ихсэн гэсэн үг шүү дээ тий. Тэгж цөмдөө байгаа элементүүдийг хооронд нь нэгдүүлдэг. Тэгэхээр Betelgeuse мөн өөрөө юм авраг улаан од болцсон. Тийм учраас ингээд хэд шинэ одны буюу супернова тесрэлт хийх гээд байгаа юм аа гэдгийг бид нар мэддэг болсон ийм од. Гэтэл яагаад яг хязгааг нь мэдэхгүй вэ гэхээр нөгөө тэр чинь ингээд дотгошоогоо юу юугод гинт агшаад эхэлнэ. Тэ агшаад тэг гэрэлтэлт нь өөрчлөгдөнө агшаад эхэлнэ. За тэрийг яг ямар процессын улмаас яаж энэ үзэгдэл маань явагддгүй гэдгийг бид нар мэдэхгүй учраас яг хязгааг агшгүй гэдгийг мэдэхгүй. За Betelgeuse өөрөө дэлхийгээс 624 гэрлийн жилийн зайд байгаа. За Марлын манцар бол өөрөө 1344 гэрлийн жилийн зайд 24-өөс 26 гэрлийн жилийн өргөнтөө ийм манцар байна. Гэтэл Betelgeuse мөн өөрөө 624 гэхээр яг үндсэн Марлын манцараас жоохон наан байгааз нэгсэндээ Марлын манцрынхаа захад байдаг од гэсэн үг байхгүй юу? Тий нэг 500 жилийн юугаар наашаа. Тий бэж идэг од гэсэн үг. За Марлын манцар гэдгийг монголчууд тэгвэл яаж мэддэг вэ гэхээр нөгөө марл 3 од гэдгээр нь мэднэ. За нэг одоо бол марл 3 од ер нь харагдахаа болж эхэлж байгаа. За баг үүрээр нэг харагдаад тэгээд жаргаж байгаа. Өвөл харагддаг одны орд. Монголчууд нөгөө 3 тод од харагддаг учраас марл 3 гэд нэрлэлсэн. Гэхдээ хэдүүлээ ингээд одоо дулаартсан юм чи орой харж болно марл 3-ыг. Тэгэх юм бол марл 3-ын дээр нэг 2 ширхэг од, доор нэг 2 ширхэг од байна. Яг ингээд тэр однуудыг хооронд нь нийлүүлээд харах юм бол элсэн цаг шиг харагдана. Hourglass гэдэг те. Элсэн цаг шиг хэлбэртэй. Нийт одоо марл 3-ын 3 од, тэгээ дээр нь байгаа 2, доор нь байгаа 2-оо нэмэх юм бол ингээд 4 ширхэг од байна. За тэрний зүүн захад байгаа энэ Betelgeuse буюу одоо бидний өнөөдрийн гол дүр те. Betelgeuse од гэдэг. За энэ маань өөрөө 624 гэрлийн жилийн зайтай байх нь. За нэр нь бол өөрөө Орионы суг гэж нэрлэдэг. Яг ингээд араб нэрээр нь харах юм бол ягаад ч ийм сонин нэр өгсөн бид нар мэдхгүй Орионы суг гэж. Яг суганд нь л байгаа даа л та тий нөгөө анчны маань тий. Тий яг зөв. Яг тэр энэ Орион гэдэг хантер буюу анчныг харах юм бол яг суганд нь байдаг одоо байна. Тийм учраас Орионы суг гэж болох байсан юм байна. Уг нь бол. Тийм уул нь бол тийм байгаа биз мөр гэж болохоор тий. Гэтэл ингээд яг нь эртний арабууд нэрлэхдээ Орионы суг гэд нэрлсэн. За энэ нэг гоё юм нь юу вэ гэхээр хүмүүс ингээд одны нэрүүдийг латинууд ч юм уу тий эсвэл ингээд сэргэн манталтыг Европод өгсөн гэж боддог үггүй. Энэ бол эртний арабууд өгсөн байдаг. Эртний араб маань өөрөө одон орон математик үүссэн газар. Энэ бол ингээд шинжлэх ухааны маш мундаг тий ноён оргил байсан байхгүй. Одоо өнөөдрийн энэ Багдад гэдэг хот бол ерөөсөө тий 2000 жилийн өмнө л шинжлэх ухааны жинхэнэ ноён оргил цэг байсан газар байна. Гэхдээ нэг асуудал болсон юу вэ гэхээр нэг одоо үед популистууд гэж ярьдаг штэ тий. Тухайн үед энэ Багдад хот ч юм өөрөө демократик систем тий буюу сонгуулиар ингэж нэр дэвшигчээ сонгодог. Тэгсэн чинь нэг популист гарч ирээд за тэр популист нь өөрөө хэд шашны фанат байсан те шинжлэх ухааны мэдлэг айгүй муу. За энэгээр би шашин муу гэж байгаа юм биш шүү. Гэтэ яг хуу шашны нөлөө энд орж ирж байгаа юм. Харамсалтай нь энэ бол үнэн гэ. Тэгэхээр шашны муу нөлөө орж ирсэн. Тийм нөхөр сонгогдоод ерөөсөө популизм хийж байгаа нь шашин яриад тэгээд тэр авийнхан бүх одоо тэгээд энэ шинжлэх ухааны мэдлгүүдийг устгаад тэгээд тэнцээ ингээд шинжлэх ухааны ноён оргил нь сүнсэн тийм юм харамсалтай. За тэрнээс хойш бол арабын нутагт одоо энэ те ойрхон орнуудын нутагт дахиж шинжлэх ухаан хөгжөөгүй. Би сайн мэдэхгүй түүхийн хүмүүс сайн мэдж байгаа. Миний мэдж байгаагаар бол дахин хөгжөөгүй. Европод хожим тэр нөхдүүдээс хийсэн юмнуудын одоо ингээд дахин суралцаад сэргэн манталт юу гэдэг үе эхэлсэн те. За хоёул эхний хамтран ажиллагчаа ярьчаад яриагаа үргэлжлүүлээ тийх үү. За тэгээ. За манай одоо орны маань бүр анханаас нь хамтран ажилласан одоо дэмжиж ирсэн бүх төрлийн үндэсний хувьц захиалгын Тоторг гэдэг компани байгаа. Тэгэхээр Тоторг бол яалтчгүй л одоо бас Монголдо маш гоё уран хийц ийм нарийн одоо
гоё уралтгаараа юм алдартай газар байгаа. Тэгэхээр мэдээж бас энэ материал нь бас их чухал тий. 100% хүр хорхой ангийн торгоор бүх дээл одоо хувцсынхаа торгонд бас оруулдаг. Одоо бидний хизээний танилцуулсан хэлж болох юм газар байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө хүр хоргой нь торгоор уралсан дээл нь хөнгөн байна, зөөлөн байна, 5 тухтай мэдрэмжийг ингэж бид одоо сууж одоо өгдгөр их давуу талтай гэж ойлгож байна. Тэгээд манай од мөндрийнхэн бас ер нь одоо ихэнх нь тод торгын дээл хувцаар ингэж бас гоёдаг. Үнэхээр л одоо гоё харагддаг. Одоо манай залуучууд дээлээ өмсгөөрөө Монгол дээл хувцас өмсгөөр ямар гоё харагддаг вүлээ. Тэр дундаа тэр тод торгын дээл хувцаараа исэн одоо энэ аадар анир манай маш олон нэвтрүүлгүүд те зандаа мөнхцүүл одоо эдгээр бүгдээрээ л одоо энэ тод торгоор ингэж гоёсон байдгаа. Тэгээд энэ гоё шилэг бимжээр хажлага гэх мэт нарийн деталуудаа маш гоё мэрэгжлийн төвшөнд дуралдаг. Тэгээд хэрвээ бас хэн нэгэн танаас хаанаас дээл авбал хамгийн гоё вэ гэвэл тод торг гэж бас зөвлөмөр байна. Та тэгээд бас өөртөө таарсан дээл хувцаа шууд үзээд авахсгод нь одоо шууд захиалаад өөрийнхөө яг одоо хэмжээ дамжаа биендээ таарсан ийм гоё дээл торгыг та бүхэн маань авах боломжтой. Тэгээ хайртай ээжтэй, эмээдээ одоо баяр ёслолын үеэр нь тэ дээл торох ивэл та бүхэн маань тод торгоор урлуулаарай. Тэгээ ер нь бол манай одоо эзэгтэй нарын бас сонголт болсон одоо нөгөө төрийн одоо хамгийн томол үйл ажиллагаанууд дээр ер нь ийм өмсцүүдэг хувцас гэж хэлж болно. Тэгэхээр хаяг нь бол энэ баруун дөрвөн замын Гранд Плазагийн зүүн талд байдаг. Энэ тод торгоо офисын 7 давхарт байрлах бүс барааны дэлгүүртэй бүх дээд зэрэглэлийн тансаг торгонуудаа хамгийн хямдаар ингэж худалдаалдаг. За бэлэн дээлийг бол Улаанбаатар их дэлгүүрийн 4 давхраас шууд очиод үзээд хараад авах боломжтой. Та бүхэн маань тэгээ фэйсбүүкийн дагаад тэр одоо шин дээл хувцас загваруудынх нь бүх сурчлагаанаас нь бас хоцорлогоо мэдээлэл авахын тулд шууд дагаад аваарай. Тод торг гэж латинаар бичгийн шүү. Холбогд хувцсны дугаар нь 9913 1937 гэдэг байна. Би бас эх 7 хоног дээл авах гээд бүр ингээд үнэхээр бас сэтгэл өндөр сууж байгаа бас нэг юмнаас хоцорчих гээд гоё юмнаас хоцрох гээд байгаа байхгүй. Тэгээ бэлгүү маань одоо бас ирэх гэж байгаа тий. Гоё бэлгүүнд маань бол сайхан зохих байхаа гэдэг ш. Тий. Богино хугацаагаар очих гэж байгаа. Дахиад ажиллаар очих гэж байгаа. За тод торгийнхондоо баярлалаа. Тэр яг эргээд ингээд бид нэг тэгэж нөгөө арабын яг шинжилгээ сонсон байна. За буцаад марлын манцрал руу ороход Betelgeuse гэдэг од маань өөрөө ингээд 624 гэрлийн жилийн зайд байдаг те. Тэгээд супернова тесрэлт их боломжтой авраг улаан од гэж байна. Яг хуу энд нэг сонирхолтой юм ажиглагдсан нь юу вэ гэхээр одоо нөгөө би айгуу дуртай миний айгуу дуртай манцруудын нэг өгөхгүй марлын манцар. Хамгийн анх 2015 оны өвөл ах. Би нэг анх удаага дурантай болчоо. Тэгээ зөвхөн өвөл харагддаг. Бид нар бүр ингээд өвлийн 1 сар хамаг зузаан хувцас өмсөд аарц чанаад тэгээд нөгөө марлын манцрын зургийг авахаар явж байсан. Тэгээд тэр бол айгүй гоё байсан. Бүр ингээд хөлдөж өгөх гэж байгаа юм чинь тэр чинь бүтэн шүнийн дурш. Яг Монгол тэр нэгцүү. Тэгээд одоо ингээд нөгөө дулаарцсан учраас манайхан ингээд оройдоо тий. Одоо хаврын өвөл бол бас гайгүй шүү дээ. Жохон дулаалаа гарч ирдэг гайгүй. Хаврын өвөл гинэ. Хаврын шүүн бол тий. Марлын манцрыг бол заавал харах хэрэгтэй. Өвөл харагддаг. Энэ нэг юм сонирхолтой юм 19 оны 12 сард ажиглагдсан юм. Тэр яасан гэхээр Betelgeuse одны гэрэлтэлт байгаа шүү дээ. Уул нь бол Betelgeuse од маань өөрөө марлын манцрынхаа альфа од нөхгүй. Альфа од буюу хамгийн тод од нь. Гэхдээ энэ дээр үед нөгөө одоо энэ арабууд те энэ одны нэрүүдийг өгж явахдаа Betelgeuse-ийг биш баруун доод буланд нь байдаг Rigel гэдэг одыг альфа одныг нэрлэлсэн. Ягаад гэсэн нөгөө хүний нүдээр харахаар Rigel гэдэг од нь илүү тод харагдаад байдаг байхгүй. Ягаад тэгэхээр Rigel нь өөрөө супер blue giant байхгүй. Цэнхэр өнгөтэй од. Тийм учраас нөгөө улбар өнгөтэй одноос илүү тод харагдаад байдаг хүний нүдээр. Тэгэхээр Rigel-ыг альфа гэдэг өгсөн. Гэтэ ингээд технологи илүү хөгжөөд яг аль нь илүү хурц гэрэлтэй юм бэ гэдээ харах юм, илүү тод гэрэлтэй юм бэ гэж харах юм бол Betelgeuse байдаг. Уул нь бол Betelgeuse маань альфа од юм байна. Тэгсэн энэ Betelgeuse гэдэг одыг ингээ 19 оны 12 сараас эхлээ ажиглагдсан. Би яг өвөл болгон дурангаар харах дуртай байсан. Тэгээ харсан чинь бүтгэн болцсон. Тэр чинь бүр ингээд ингийн дурангаар харангуут бүтгэн болцсон байгаа хгүй манай од. Тэгээ бүх ингээ сонирхогчийн одоо оронч нар гайхаж байгаа. Энэ юу болчихоо гэд. Тэгээ бүгд ингээ догдолсон тийм чи. Ягаад гэхээр энэ од маань супернова тесрэлт хийхээ өмнө бүтгэн болох хэрэгтэй байхгүй. Тэгж яагаад огцом гэрэлтэх хэрэгтэй. Тэгээ ингээ орой болгон одоо орончид зургийг аваад тий бүгд ингээ хүлээгээд бүр эн чинь ингээ нөгөө киноны нээлт болоход ингээ хүн болгон хүлээдэг, номны нээлт болоход хүн болгон хүлээдэг штэ. Тэр шиг юм гайхалтай юм болж байна. Даанч тесрэхгүй бараг 2 сар болцсон.
21 он хүрсэн бүр 2 жил болсон. Ерөөсөө тесрээгүй. Гэхдээ ингээ бүдгэрж байгаад буцаад тодроод эхэлсэн. За буцаад тодроод эхлэнгуут нь дахиад нөгөө хүлээлт эргэж ирээд за одоо л яг тесрэх чинь гэсэн. Гэхдээ одоогийн байдлаар тесрээгүй лээ. За энд юу болсон гэхээр Betelgeuse одны маань урдуур марлын манцрын маань нэг хэсэг ийм одоо материал явж өнгөрсөн байж магадгүй гэсэн таамаг гарсан ба. Нөгөө талаар одны гадаргуу дээр байгаас юм өөр хэсэг нэг одныхоо урдуур явж өнгөрсөн байж магадгүй тийм таамагуд гарсан. За энэ тухай бол яг дэлгэрэнгүй нь бит хоёр намрын дугаар дээр ярьсан байгаа. Тэгэхээр яг энэ хоёр шалтгааны нэгнээс нь болоод халахлагдсан байна гэсэн үг шүү дээ тий. Гэрэлтэлт нь ингээ халахлагдаад тэгээ ингээ бүдгэрчээд нөгөөх нь өнгөрөнгүүт нь буцаад тод болсон байгаа байхгүй. Тэгэхээр одоохондоо тесрээгүй байгаа. Гэхдээ өнөө маргааш шүү тесрэх боломжтой. Тэгээ дээрэс нь бид нар Betelgeuse одны 624 гэрлийн жилийн өмнөхийг харж байгаа тий. Тэгэхээр яг одоо бол тесэрсэн байж магадгүй. Яг одоо тесэрчих юм бол тийм энэ чинь 600 жилийн дараа харах нь. Тэгэхээр яг одоо тесэрж байгааг нь бид нар харах юм бол харин 624 гэрлийн жилийн одоо хурдаар явж ирж байгаа нөхөр 624 жилийн өмнөх буюу энэ 1400 оны үйл явдал тий. Одоо нөгөө нэг жинхэнэ Монголын эзэнт гүрэн Евразиа тэр жигт эзэлж явах үед тесрээд ирсэн гэрлийг бид нар одоо өнөөдөр харж байгаа юм. Тэгэхээр ийм одоо сонин од байж идэг Betelgeuse гэх тэрийг өнөөдөр бүгд судалж байгаа. Яг ирээдүйд ч гэсэн одоо оромжид маш хүчтэй одоо ингэ идэвхтэй судалдаг. Яг тэгэхээр хэд шинэ одны тесрэлт яг яагаад тесэрч вэ гэдэг бид нар ойлгочих юм бол манай ертөнцид одоо элементүүдийн тархалт гэж байгаа шүү дээ. Хүн ямар элементүүдээс бүрдсэн бэ? Бид бас элементүүдийн үүсэлгээ дугаар дээр энэ тухай ярьсан байгаа тийм. Одоо ус төрөгч бол ертөнцид байгаа нийт элементүүдийн 99%-ийг эзэлж идэг гэдэг чинь одоо үүсэхт хамгийн амархан элемент тийм. Тэгээ дараа нь гели. За энэ тархалтыг ойлгох боломжтой болно. Мөн одод яаж үүсдгийг гэдэг нь өөрөө одод яаж мөхдгийг гэдгийг нь ойлгоход тодорхой болчих واخгүй. Шинэ од яаж үүсдгийг гэдэг нь өөрөө одод яаж мөхдөг юм бэ гэдэгтэйг шууд хамааралтай. Энэ марлын манцар гэдэг бол өөрөө юм оддыг төрүүлж идэг те. Одоо юм одод тэнцээ ингэж төрж идэг мож байна. Маш олон одод тэнцээ төрж идэг. За ингээд дунджаар бол ерөөсөө хэдэн мянган жил нэг шинэ од төрж идэг гэж байгаа байхгүй. Үүнтэйгээ адилхан хэдэн мянган жил нэг шинэ од нэг од тэнцээ ингээд мөхч идэг те. Тийм манцар байна. Тэгээ ерөөсөө дор хаяг юм аа. Тийм хугацааны хувьд яг оддын хувьд 1000 жил гэдэг маань өөрөө ойрхон л доо. Хүний хувьд бол энэ чинь хол тийм. Гэтэл энэ чинь ингээл дор хаяж тэнцээ 3000 ширхэг одоо шинэ одод байж идэг. Дор хаяж шнэ. Гэтэл тэрнийх нь те одоо энэ марлын манцрын маань өөрийнх нь масс нь өөрөө 100000 нарны масста тэнцвүүд юм чинь. Төсөөлхийн аргагүй том хэмжээ болчихж байгаа байхгүй. Манай нарны аймгийн нийт массын 99% нар өөрөө байж байгаа шүү дээ тий. Гэтэл энийг дахиад 100000-аар үржинэ гэдэг чинь ингээд бодохын аргагүй том тоо болчихсон. За килограммаар харьцуулшгүй том юм мананцрал байгаад байна л та. Тий харьцуулшгүй том тий. Одоо нарны аймгийн одоо юу маань яг нарны жин килограммаар бичих юм бол 100000-аар үржүүлэх юм бол ямар амар том тоо гарах вэ тий тэр. За дээрэс нь нарны аймгийн өргөнийг нэг гэрлийн жилийн өргөнтөө гэж бодох юм бол манай марлын манцар чинь 1344 гэрлийн жил гэж байгаа шүү дээ. Дэлхийгээс хол зайн. Тэгснэ өргөн нь 23 гэрлийн жил гэж байна. Тэгэхээр нарны аймгаас 23 дахин том болчихж байгаа байхгүй. Нарны аймаг бол ерөөсөө л энэ марлын манцрын нэг жижигхэн болон байж хата мэдгэдэггүй тийм объект болж өрж байгаа байхгүй. Тийм асар том одоо оддыг төрүүлээд байлгаж идэг тийм одоо тийм объект байгаа юм. За энд одоо Betelgeuse ингээд нэг юм од зүүн дээд болонд нь байж идэг марлын манцрын альфа од юм байна. За гэтэл тэгвэл тэрний яг баруун талд нь ямар од нэртэй од байдаг вэ гэхээр Bellatrix гэдэг од байдаг. За энэ маань өөрөө дэлхийгээс 245 гэрлийн жилийн зайтай. Бүр хамаагүй ойрхон болчихж байгаа Betelgeuse-ээс. Тийм байна. Харьцангуй наашаа болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө B-type гэдэг юм хит одоо авраг цэнхэр од. За Bellatrix гэдэг нэрний утга нь өөрөө эмхтэй тий одоо бүсгүй дайчин гэсэн утгатай байхгүй. Эмхтэй дайчин Bellatrix гэдэг арабаар. За хэрвээ манай сонсогч нар санаж байгаа бол ялангуяа хүүхд залуучууд тэг хүүхдүүд санаж байгаа бол нөгөө нэг Harry Potter. За одоо Harry Potter ч өөрөө хүүхд биш болчлаа тийм манай үеэлтийн кино болсон.
Тэгэхээр ингээ Harry Potter дээр Bellatrix гэдэг дүр гардаг шүү дээ, тий. Эсрэг дүр байдаг, амар юм дайчин дүр байдаг. Тэгэхээр нөгөө Harry Potter-ын зохиолч маань тэр дүрийн нэрийг энэ Марлин Манцо бүр Orion Nebula-гийн Bellatrix гэдэг одноос санаа авч өгсөн байхгүй тий. Утгын санаа авч өгсөн байна. Эмхтэй дайчин гэсэн утгатай. Тэгэхээр энэ од маань өөрөө бас ирээдүйд хит шинэ одны тесрэлт юм. Гэхдээ одоо биш те. Нэг ойрын магадгүй 1100 жилийн дараа ч юм хит шинэ одны тесрэлт юм. За ингээд шууд доошоо нь очие те. Баруун доод булан руу нь очие. Тэгэхээр нөгөө Rigel гэдэг од. За энэ од нь харин 864.2 гэрлийн жилийн зайтай буюу илүү цаана болчихж байгаа биз. Манай Betelgeuse юу лээ 624. Rigel болохоор 245 гэрлийн жил тий. 247 байсан бол их гоё явах байсан байна тий. За тэгэнгүүт баруун доод болонд байгаа Rigel нь болохоор 864.2 гэрлийн жил. За гэтэл энэ маань өөрөө яг үүндээ нэг од биш юм. Rigel гэдэг нь. Бидний хүний нүдээр нэг од харагдаад байгаа юм. Яг дурангаар томруулаад татаад харах юм бол quadruple одны систем буюу 4 од байгаа юм тийм чи. 4 од гравитацаа таталцлаараа хоорондоо ингээд нэг нэгээ тойрж эргэж идэг юм онцгой системтэй. Тийм. Тэгээд тийм учраас нөгөө 4 од байгаа. Тэгээд нөгөө авраг цэнхэр од учраас энгийн хүний нүдээр харахаар тод харагдаад байгаа байхгүй. Тэгэнгүүт нь альфа гэд нэрлэлсэн хөрхийг. Гэтэл үгүй энэ бол хамгийн тод од нь биш. Хамгийн додоор одоо 2-т ордог од нь. За өөрөө хит одоо гариг биш. Бүгдээрээ л яг юу юм биш те одод юм биш те. Тийм. Дандаа одод ярьж байгаа хоёлаа. Тэгэхээр энд юм 4 одны систем илүү цаана байгаа те. Тэгээ хит одоо нэг авраг цэнхэр од гэсэн. За үүний дараа зүүн доод буланд нь буюу одоо нөгөө юугаар хэрвээ сонсогчд маань төсөөлөе гэх юм бол элсэн цаг дотроо төсөөлөд элсэн цагийн яг хүзүү байгаа ч те. Тэрний зүүн дээд хэсэг, баруун дээд хэсэг, зүүн доод хэсэг, баруун доод хэсэг гэж ярьж байна гэсэн. Betelgeuse маань зүүн дээд хэсэгт нь, Bellatrix маань баруун дээд хэсэгт нь, баруун доод хэсэгт нь болохоор саяны Rigel гэдэг од байх нь. За одоо зүүн доод хэсэгт нь болохоор Saiph гэдэг од байдаг. Энэ 650 гэрлийн жилийн зайтай. За Betelgeuse-тэй тэгэхээр ойрхон байх нь шүү дээ, тий. Betelgeuse-тэй ойрхон буюу Betelgeuse-с нэг 24 гэрлийн жилийн зайтай байх нь тий. Яг огторгуу хэмжээст ойрхон ч гэсэн хүний хэмжээст бол асар хол болчихж байна тийм үү тий. Хүний хэмжээст бол төсөөлөх аргагүй хол болчихж байна. За энэ маань бас өөрөө юу авраг цэнхэр од. За бас ирээдүйд хит шинэ одны тесрэлт юм. Энэ дөрвөн од маань дөрвөлээ ирээдүйд хит шинэ одны тесрэлт буюу супернова хийм гэсэн. Бүгд супернова кандидатууд ийм од байна. За нэр нь болохоор сэлэм гэсэн утгатай. За яагаад сэлэм гэдэг нь яг одоо Orion гэдэг тийм энэ анчингаа харах юм бол яг сэлэм болж орж. Тэрийг манайхан өөрсдөө хараад ингэ төсөөлөх боломжтой тийм одны зураг. Эсвэл оройдоо нэг хараад гоё. Яг тэр Orion гэдэг хантар уул нь бол монголоор марлахур гэдэг болохоос шин чи яг жинхэнэ нарны одны нэршил нь болохоор Orion тий одны орд нь өөрөө Orion-ы анчин гэдэг одны орд байгаа шүү дээ. За одоо энд нэг юм сонирхолтой зүйл ажиглагдж байна. Тэр юу вэ гэхээр Rigel 800 гэрлийн жил, Bellatrix 200 гэрлийн жил. Энийг дэлхий дээрээс харахад нэг юм за нөгөө нэг элсэн цаг шиг хэлбэртэй харагдах нь шүү дээ тий. За төг гэвэл дэлхийгээс өөр газраас харах юм бол ингэж харагдах албагүй болчихж байгаа. Энэ одны урт маань тий. Одоо илүү Rigel-тай ойр ч юм уу эсвэл илүү юутай Betelgeuse-тэй ойр ч юм одны орд гариг дээрээс харах юм бол энэ чинь элсэн цаг хэлбэртэй харагдахгүй байхгүй өөр харагдаж шүү дээ. Чи зайнууд нь өөр байгаа учраас. Одоо ингээд элсэн цагийг яг ханасан чарсан элсэн цаг шиг харагдана л да тий. Гэхдээ тэр элсэн цагийг дээр байгаад хэлбэр нь ингээд янз янз болцсон ба шүү дээ. Зөвхөн нэг талаас нь харахад л элсэн цаг шиг харагдаад здэг тий. Ингээд эргүүлэх юм бол өөр хэлбэртэй харагдах юм шүү дээ. Өөр өнцгөр харах юм бол. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байгаа вэ гэхээр бидний өнөөдөр ингээд ярьж байгаа ч гэсэн 12 одны орд бол дэлхийгээс харагдахад тийм хэлбэртэй байхгүй. Тийм үү. Одоо бас мэдвэ шүү дээ. Орд ч юм уу тий. Энэ бол жишээ нь галактикийн нөгөө захад байгаа дэлхий дээрээс харахад эн чинь хилэнц шиг харагдахгүй шүү дээ. Шал өөр харагдана. 7 бурхан одны орд дэлхий дээрээс л 7 ийм шанаг 7 харагдаж байгаа. Гэтэл энэ 7-гийн дэлхийгээс аслагдсан зайн бүгд харьцангуй тий. Тэгэхээр ингээд өөр газраас харах юм бол эн чинь өөр хэлбэртэй болчихно. Тэгэхээр өөр газар хилэнцгийн ордыг харах юм бол хилэнцгийн орд биш болохгүй гэдэг чинь. Тэгэхээр хилэнцгийн ордны хүн тийм шин чанартай гэж хэлэх боломжгүй болчихж байгаа байхгүй.
Тэгэхээр 6 ордны ордууд чинь өөр газараас өөр хэлбэртэй харагдах юм чинь онцгой шин чанартай байх албагүй болчихж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүний амьдралд нөлөөлөхгүй хүнийг тодорхойлохгүй тий. Тэрэн дээр ингэж төөржлөх. Яг үүнтэй адилхан манай марлын манцрын одны одод маань өөр хэлбэртэй одоо одны орд маань өөрөө өөр хэлбэртэй харагдах учраас тэр бол ямар нэгэн байдлаар миний ирээдүйг тодорхойлно энэ гэдэг бол одоо үлгэр болчихж байгаа тийм тэр бол боломжгүй. За одоо марлын манцрын нэг онцгой бас нэг объект байна. Тэр нь манай монголчуудын нэрлсэн марл 3 гэдэг объект буюу түрүүний элсэн цагаараа ярих юм бол хүзүүн дээр нь элсэн цагийн хүзүүн дээр байрлаж байгаа. Яг юм 3 дараалцсан од байдаг. За үүнийг англиар belt stars буюу одоо хүзүүний од гэж нэрлэж байгаа юм тий. Бүслүүрийн од гэдэг чинь. Бүс тий. Тийм од. За энэ одтын маань нэр нь Alnitag, Alnilam, Mintaka гэдэг юм 3 од. За эдгээр бол ерөөсөө манай нарнаас 20-40 дахин хүнд од. Хангалттай хэд шин одны тесрэлтийн за хэмжээ нь бол дор хаяж 10-аас 40 дахин том ийм одод. За бүр хэд шин одны тесрэлт хийгээд юу үлдэх вэ гэхээр ерөөсөө дандаа хар нөхөд үлдэнэ гэж. Дандаа хар нөхөд үлдэнэ. За зайн болохоор бүр ингэ харьцсан бо. Бүгдийгээс орчих юм биш үү? Бусдайгаа ер нь бол тий хар нөхөөс. Яг гэхдээ нөгөө хэмжээ нь асар том учраас хоорондын зайн асар том учраас тэгж нөлөөлөхгүй л тий. Шууд тэгж нөлөөлөхгүй. За зайн яасан гэсэн чинь альны такн буюу хамгийн зүүн захийнхан тий. Ингээ харж яхад зүүн гар захих гэсэн үг шүү дээ. Тэр нь 800 гэрлийн жилийн зайтай. Манай нарнаас 20 дахин хүнд од. За энэ одны нэг чухал энэ одыг ерөөсөө сонирхчийн бүх одны одоо оны сонирхч нар бүгд мэддэг. Яг тэр нөгөө алдартай морин толгой манцар энэ одны ордтой ойрхон байдаг байхгүй. Тэгээ тэр морин толгой манцрын одоо нөгөө нэг манцрын манан байгаа шүү дээ тий. Нэгсэндээ нөгөө хий тэнцээ байгаа молекулууд байгаа шүү дээ. Газууд. Тэрийг энэ од маань өөрөө ингээд нөлөөлөөд энэ одон дээр үүссэн ингээд тесрэлт ч юм одноос цацаргалт нь тэр морин толгой манцрын хэлбэрт нөлөөлж идэв. Тэгэхээр магадгүй ирээдүйд энэ од маань хар нөх болонгод бас тэр манцарт бол нөлөөлөх боломжтой гэсэн. Морин толгой манцар бол хамаагүй ойрхон бич идэв байхгүй энэ одны ордтой. За дараагийнх нь буюу голынх нь болохоор 1342 гэрлийн жилийн зайд байдаг нэг Alnilam гэдэг одны орд байна. За энэ нарнаас 40 дахин хүнд од. За энэ од бол бас хар нөхөө болно. Энэ одны нэг нэрний хувьд сонирхолтой юм юу вэ гэхээр ингээд одоо сувдан зүйлт гэсэн утгатай strange pearl гэдэг сувдан зүйлт гэсэн утгатай тийм хид хідэн одны од тэнцээ бэж идэг гоё харагддаг. Дурангаар харах юм бол маш гоё харагддаг. За дараагийнх нь яг одоо бүслүүр буюу одоо хүзүү гэсэн утгатай тий 916 гэрлийн жилийн зайтай Mintaka гэдэг од байгаа. Энэ маань өөрөө нарнаас 20 дахин хүнд 16 дахин том ийм од. За энэ ингээ харах юм бол энэ одоо одны ордууд маань бүгд араб нэр нүттэй гэдэг бид нар их санаж явах хэрэгтэй. Тэгээ утгууд нь ийм юм байх нь. За тэгээ түрүүн хэлсэн эдгээр ингээд те гэрлийн жилээр ярих юм бол зайнууд нь өөр биш шүү дээ. Тэгэхээр чи өөр газараас харах юм бол яг энэ одоо дэлхий дээрээс харахад марл 3 яг дараалтсан 3 харагдах нь өөр газараас харах юм бол юм дараалтсан 3 биш. Магадгүй нэг нь харагдахгүй байх боломжтой байхгүй. Нөгөөдгийнхэн цаана орчих нь биш үү те. Энэ чинь зайнууд нь өөр юм чинь цаана орчих юм бол харагдахгүй болчих шүү дээ. Яг л одоо зарим гаригууд яадаг үлээд нарны цаана орчихоор харагдахаа болчдөг шүү дээ те. Тэрнтэй адилхан өөр нэг од нь нөгөө одныхан цаана орсон ийм одоо өнцгөөс харах боломж манай галактикт бэж л байгаа шүү дээ. Тийм тэрэн дээр магадгүй нэг дэлхийг нэг соёл иргэншилд үүссэн гариг байж лах боломжтой. Тэгэхээр ийм тохиолдолд байх боломжтой. За хоёр дахь хамтран ажиллагчаа танилцуулаад марлын манцрын өөр одоо онцгой сонин зүйлүүдийн тухай яриад тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээ өндөрлөе. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар энэ илүү эрүүл илүү бүтээлч Iron Circle гэх компани маань хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр Iron Circle компани бол монголчуудынхаа бас эрүүл мэндэд тун тустай одоо нэг ийм зүйлийг ингээд танилцуулаад байгаамаа. Тэгэхээр энэ ENF гэдэг ийм стандартын хавтангуудыг ингээд худалддаг. За энэ ямар учиртай вэ гэхээр хамгийн сүүлийн үеийн хүний эрүүл мэндэд хоргүй ийм холтос тавдан гэсэн үг. Тэгээ ер нь бол энэ маш их одоо хавтангуудад гадуур заргаж байгаа зүйлүүдэд стандартын бус хөвөн формальдегид
агуулсан энэ шатамтгай эрүүл мэндэд маш хортой юм астмтай хүний шинж тэмдгийг хүртэл нэмэгдүүлдэг. Ялангуяа хүүхдүүдэд за мөн хамгийн хортой нь болохоор энэ хамар хоолой өвчлөл үүсгдэг. За нэмэх нь одоо энэ хавдартай болох эрсдлийг бас нэмэгдүүлж идэг гэхэд хэлцэхгүй. Формалдегидийг бол хүн дуух юм уу, долоох юм бол баг те шууд үхэлд хүрэх юм онц ноцтой юм бодис байдаг. Манайхан бол одоо бусад бас хэрэглээгээр нь гадралж байгаа ах гэж бодож байна. Тэгээд гэртээ энэ тавилга хийлгэх эсвэл одоо засвар хийх үедээ хавтаа ашиглах шаардлага гараад барилгын завхуудаар хавтан сонирхоод явахаар энэ E1 E-TIC гэсэн юм стандарт байдаг тухай бол манайхан сонсч байсан баг. Яагаад гэвэл олон жил одоо бас яг ийм л материалуудыг бид нэр хайж гэр ах удаа хэрэглэдэг байсан. Тэгэхээр одоо энэ эрүүл хавтангийн шинэ стандарт ENF-ийн талаар та бүхэн маань ингэж мэдээлэлтэй болж одоо сонгохдоо авч байгаасаа гэднэгүүдэд танилцуулж байгаа. Тэгээ энэ одоо үед болохоор мэдээж одоо хамгийн сүүлийн үеийн технологиор хийсэн ийм хавтан байгаа. Тэгээд ENF стандартын хавтан авчвал одоо хамгийн эрүүл хавтангаар гэр бүл, үр хүүхэд, тэ хайртай дотныхоо хүмүүсээ амьдарч байгаа юм орчин гэдэг бол хамгийн хамгаалагдсан эрүүл орчин байх ёстой гэдгийг бол хэлүүлдэг мэдж байгаа хаа. Тэгээд зүгээр нэг хавтан биш. За түүнээс гадна бол энэ бат бөх майд гадаргүй бүхий сайн чанарын өнгөлгөөтэй өндөр даралт температурын нөлөөгөөр бэхжүүлсэн хавтан. Учираас одоо хэлбэрчлэлтийн хувьд бас маш тогтвортой. Харахад бас те маш юм гоё хавтан байх нь шүү дээ. Усан суурьтай, цавуу ашиглан барьцалтуулдаг тул бусад ижил төрлийн хавтангаас ус чигэнд ингэж төсвөртэй байдаг. Мөн одоо элдэг үнэргүй гэдгээрээ даавуу талтай. Формалдегид бол бас ийм үнэртэй бодис байдаг те. Тэгэхээр энэ ийм хортой бодис учраас одоо нэг гэрийн агааржуулагчтай элдв зүйлд бол ингээ формалдегид шалгадаг ийм товчнууд ер нь агуулсан байдаг ийм гэрт цаг байдаг те эсвэл ингээ бусад зүйл дээр байж байдаг. Тэгэхээр та бүхэн маань бас яг тэрийгэ шалгаад хэрвээ одоо юу гэдэг улаан зааж авах юм бол эрсдэлтэй зааж авах юм бол эндээ бас анхаарах нь их чухал юм байлаа шүү. За хаяг нь болохоор Баянгол дүүргийн 26 дугаар хороо Уранган офисын 404 хотод байрлаж байна. За Уранган худалдааны энэ Formor гэсэн шоу рум дээр очиод та бүхэн маань энэ гоё хавтангуудын нүдэрээ биеэрээ те очиж үзээд ингээ шалгаад гоё гэртээ шинэ тавилга авах гэж байгаа бол үн дээр бас анхаарат өгөөрэй. За холбогдох утас нь бол 99-ээс 2087 9988 99 21 гэсэн дугаар байна. За веб хаяг нь бол www.formor.mn гэсэн байгаа. За тэгээд илүү эрүүл, илүү бүтээлч Iron Cycle-ийнхаа бүх хамт олонд баярлалаа. За баярлалаа. За одоо нэвтрүүлгийн төгсгөлийн хэсгээд юу ярих вэ гэхээр одоо ямар ч гэсэн ингээ саяны одод бол супернова тесрэлт хийх боломжтой юм одод байна. Гэтэ яг хизээ тесрэх юм бид нар мэдэхгүй. Ялангуяа бидлжүүсийг бол мэдэхгүй. Гэхдээ марлын мандсрыг давхар судлах маш чухал зүйл байна. Тэрний үхээр түрүүн хэлсэн шүү дээ. Ингээд энэ маань өөрөө оддыг төрүүлж идэг газар юм байна гэсэн тийм учраас марлын мандсрд яг дурангаар том авраг дурангуудаар л харагдах боломжтой. Марлын мандсрын гүнд юу гэдэг вэ гэхээр трапезиум гэдэг одны орд байна. Тэр маань өөрөө ингээд 1.5 гэрлийн жилийн өргөнд байрлсан 8 ширхэг одод байгаа. За энэ дунджаар нэг 15-аас 40 дахин ийм юу одоо нарнаас хүнд ийм одод байдаг. За энэ оддын тухай онцгой нээлтүүдийг өмнө хаблаар харахаар гадуур нь манай мандсрын маань материалууд ингээ явж идэг ус учраас ингээ сайн тод харагддаггүй. Тийм учраас ингээ яг 8 од байсан нь ямар учиртай байдгийг сайн мэддэггүй байсан байхгүй. Харин Джеймс Веб хөрсний дараа илүү сайн мэддэг болсон. Энэ одод маань хит шин одод. Тэгээ энэ хит шин оддыг судалснаар одоо дөнгөж протестаар байж байгаа дөнгөж цөмийн хүчтэй харилцан үйлчлээ хийгээд одоо цөмийн нэгдэх уруулаа цөмдөө хийдэг болоод одод болоод явж байгаа. Тэгэхээр эдрийг судалснаар юунд хэрэгтэй вэ гэхээр манай нар анх протестаар байж байгаа нэгдэх уруул нь эхлээд од болонгуудаа яг ямар процессуудаар явагдсан бэ гэдгийг судлах аюул чухал гэхгүй. Тэгэхээр марлын мандсрыг судлан гэдэг маань өөрөө давхар манай нарны аймгийн эртний үе рүү цаг хугацаагаар аялж байгаатай адилхан гэсэн. Ийм трапезийн хэлбэрийн одод байна. За нөгөө талаас бүр ийм сонирхолтой одод нь юу вэ гэхээр тэнцээ тета 2 гэдэг тета 2 гэдэг одод байдаг. За энэ оддыг бол ер нь хаблаар өмнө харж чаддгүй байсан. Ямар учиртай гэнэ. Тэгсэн Джеймс Вебер харсан чинь 3 ширхэг тэгээ ингээд яг таталцлаараа баригдсан. Тэгээ нэг ингэж тойрж иргэдэг одод хитрхий залуухан тэгээ манай нарнаас 100 дахин хурц гэрэлтэй. Тэгээ эдгээр бас ингээд хэд шинэ одны тесрэлт хийх гэдэг тэнцээ байж байгаа. Тэр ийм систем дээр бас хэд шинэ одны тесрэлт хийвэл яах вэ гэдэг бид нар судалснаар бас л нэвтрүүлгийн эхэнд ярьсан. Ерөөсөл хэд шинэ одны тесрэлт буюу супернова маань яаж болоод байгаа юм бэ гэдгийг мэдэх боломжтой байна. Тэр нь айгүй чухал. Ийм сонирхолтой ерөөсөл
Марлын манц бол ингээл хэдэн мянган жилдээ нэг удаа нэг од тесрээл, нэг од үүсээл ингээл бэж идэг. Төсөөлөх юм бол нэг бодлын аимшигтай ч юм шигтэй. Энд тэнд юм тесрээл ингээ нэг юм дайны байдалтай ч юм шиг амар ч юм шиг. Нөгөө талаас холоос ажиглаж байгаа бид нарт үнэхээр сонирхолтой тэнд болж байгаа процессууд үнэхээр сонирхолтой. Ийм объектууд байж идэг байна. За бүр нэг сонирхолтой юм нь тэнд юу байгаа вэ гэхээр бид нар бас Джеймс Веббийн тусламжтайгаар 300 одоо астрономийн юнит буюу астрономийн нэгжийн өргөнтөө тэгээд төвд нь протостар буюу дөнгөж од болж байгаа. Од болж байгаа гэдэг нь устрагчийн үйл нь ингээ хоримтлагдаад гэхдээ үрэлтээсээ болоод дулаан үсцэн яг цөмийн нэгдэх урвалтын чинь явагдаг энэ протостар үсцэн. 300 одоо орны нэгж дээр нь юу байгаа вэ гэхээр мананцар байгаа юм тийм хүнд элементүүдээс тогтсон. Одоо нөгөө уран төмөр чулуу гэх мэт энэ элементүүд тэрийг ингээд тойроод эргэлдэж байгаа байхгүй. За энэ бол ерөөсөө л 4 тэрбум жилийн өмнөх манай Нарны аймгийн цээж зураг явж байгаа байхгүй тийм. Тэрийг судалснаар манай Нарны аймгийн гаригууд яаж үүссэн, яаж өөрсдийн орбитуудаа бий болсон. За тэр протостар ч өөрөө ингээд дотроо тесрэлт хийж яадаг, гадагшаа ингээд долгион цацж яадаг нэг гэрлийн маш их юм тесрэлтийн долгионууд цацж яадаг. Тэрний улмаас нөгөө объектуудаа холдуулаад байгаа шүү дээ өөрөөсөө. Тэгэхээр энэ процесс яг яаж явагдаж байгаа гэдгийг тэнцэнээс судлах боломжтой байна. Тэгэхээр маш сонирхолтой тийм объект байна. Бид нар өнөөдөр ингээд нөгөө сугар гараг тэгээ хоёулагийн өмнөх нэвтрүүлэг дээр ярьсан Нептун 2 Uranus 3 ягаад юм онцгой юм. Uranus ягаад ингээд илгээрээ хөвтөж нарыг тойрж эргээд байгаа юм. Сугар ягаад юм эсэргүй юм гэдгийг бид нар өнөөдөр таамаглал байгаа шүү дээ. Мөргөлдөөн бусан гэж магадгүй. Тэгэхээр тэрийг нарийн судлахын тулд яг саяны энэ системийг судлах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр нь өөрөө бид нар манай Нарны аймаг маш залуухан жоохон хүүхэд байхдаа ямар байгаа вэ гэдгийг судалж байгаатай адилхан. Ийм гоё объектууд тэнцээ бэж идэг. Тэгэхээр ерөөсөө эдрийг бид нар Марлын манцраас судалдаг. Марлын манцад ганцхан бидлчүүсийг орой уулхан дурангараа хараад өнөөдөр тесэрчээсэ гэж найдах биш. Давхар тэнцээ маш олон сонирхолтой объектууд байдаг учраас өнөөдөр дэлхийдээ хамгийн ойр байгаа хамгийн сонирхолтой суултагддаг юм. Ерөөсөө бүх одоо орончид судалдаг. Тэгээ бараг одоо оронч астрофизикчнээс Марлын манцрын дор хаяж 3 одыг нэрлэх гэх юм бол шууд нэрлдэг те. Бараг ихийнх нь 3 биш бараг 30 одын цээжрийг мэддэг те шин чанартай. Тийм юм сонирхолтой одны орд байгаа. Тэгэхээр хавар дуусахаас өмнө 100 одоо ингээ те одоо 4 сарын бараг дунд хүрээл манай Марлын манцар ер нь бараг харагдахаа болчихно. Тэгэхээр энийг заавал хараараа бас энгийн дурангаар харагддаг зүгээр л малчны дуран байдаг шүү дээ. Тэр дурангаар харагдана Марлын манцар. Нөгөө Марл 3 гэдгийн хажууд байгаа босоо 3 хэлбэртэй одоо тэрийг л дурангаар харагдана. Тэгэхэд ийм саарал өнгөтэй ийм том манцар харагдана тийм. Энгийнүүдээр тэр чин од шиг харагдаж байгаа. Гэтэл тэр чин яг үнэндээ оддыг төрүүлж байгаа манцар. Тэр ийм гоё сонирхолтой объектыг алдалгүй хараарай гэж хүсье сонсогч нараасаа. За одоо нөгөө анчны яг оройныхаа одоо өвдгөн завсар гэхүү те одоо тэр хэсэгт нь л байрлаад байгаа ийм манцар байгаа шүү дээ те. Тэгэл бас ер нь их сонирхолтой юм аа. Одоо ертөнц гэмээр нэг хэдэн од байгаад байж идэг юм уйтгартай ч юм уу те үйл явдал болдгоо биш. Бүр ингээд тэнд дэлбэрхэн дэлбрээд тэгсээ зарим нь хөгшрөөд ингээд те мөхөж байхад зарим нь ингээд шинээр тэнд ингээд төлжүүлж үйдэг. Энэ ингээд оддыг бас төрүүлж идэг гэдэг нь бас үнэхээр л бас гайхалтай юм. Тэгээд нөгөө Морган Фриманы энэ бас тайлбарлаж байсан яг энэ нөгөө оддын энэ манцруудын тухай нэвтрүүлэг дээрээс ингээд харж исэн чинь яг л нэг юм нэг тий одоо нэг ихэн хөвлий гэж хэлж болохоор маш гоё үзэсгэлэнтэй нэг хав харанхугаас нэг юм төрж болно шүү дээ. Тийм биш. Ингээ маш гоё гэрэлтэй юм зөөлхөн тий нэг юм хөсгөр зөөлхөн орчин донд ингээд нэг од боожж бойно ингээд тий нэг амьтны ураг шиг юм шиг маш юм бас өвөрмөц юм бэлээ. Тэгээд олон сонирхолтой зүйлийг мэдж авлаа. Бэлгүүндээ их баярлалаа. Нэвтрүүлэг маань NTV бол Од Мөндрэ радио 107 83.3 гэсэн долгионоор та бүхэндээ хүрдэг. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар бүх төрлийн үндэсний хувьц захиалгын тоторог болон илүү эрүүл, илүү бүтээлч Iron Circle компани маань хамтран ажиллаад тэгээд дэмжиж ажиллах байгууллагуудаа маш их баярлалаа. За бэлгүүнээ их баярлалаа. Дараагийн дугаараараа уулзъя да. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.